Төрийн нэрийн өмнөөс хуулийн биелэлтэд хяналт тавих, хүний эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах хариуцлагатай үүргийг хүлээсэн байгууллага бол прокурорын байгууллага юм. 1930 оны 4-р сард Бүгд найрамдах Монгол Ард улсын 6 дугаар их хурлаас прокурорын албан тушаалыг төв ба аймагуудын зэрэг газруудад үүсгэн байгуулж, хянан байцаах эрх хэмжээг тодорхойлон тогтоовол зохино гэсэн түүхэн шийдвэр гаргав. 1930 оны 8 дугаар сарын 14-нд улсын баг хурлын тэргүүлэгчдийн 25 дугаар тогтоолоор улсын прокуроруудаас гүйцэтгэх эрх үүргүүдийн дүрмийг баталснаар Монгол улсад прокурорын байгууллага анх үүсэж хөгжсөн түүхтэй. 1932 он Бүгд найрамдах Монгол Ард улсын шүүх явдлын яамны дүрм батлагдаж, прокурорын эрх үүрэг тодорхойлогдов. Бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 13, улсын баг хурлын тэргүүлэгчдийн 37 дугаар хурлаар шинжлэгдэн баталсан шүүх яамны дүрмээр прокурорууд нь хууль цаазыг хэрхэн нэг мөр дагаж байгааг хянах, дотоодыг хамгаалах газар болон цагдаа сэргийлэхэд альва хэргийг үүсгэн явуулах, байцаан шийдвэрлэх ажлыг хянах, шүүх хуралд оролцох, олонний өмнө хэрэг яллах зэргээр эрх үүрэг нь тодорхойлогджээ. 1934 онд шүүх таслах ба прокурорын газруудын дагаж явах дүрм батлагдаж, прокурорын байгууллагыг нэгдсэн системд оруулж, прокурорын үндсэн зорилтыг тодорхойлжээ. 1940 онд улсын 8 дугаар их хурлаар шинэ үндсэн хуулийг батлан гаргахдаа прокурорын байгууллагын эрх зүйн байдлыг анх удаа хуульчилж, хууль цаазыг нарийнаар биелүүлж байгаа явдлыг байцаа хянах үүргийг улсын прокурор гүйцэтгэнэ гэж хуульчлан тодорхойлжээ. 1960 онд Бүгд найрамдах Монгол Ард улсын үндсэн хуулийг 3 дахь удаага шинжилэн баталж, төр улсын түүхэн хөгжлийн олд амжилтыг баттгаж, тодорхой үе шатны шин зорилт, чиглэл, эрх зүйн зохицуултын үндсийг тодорхойлж, прокурорын эрх үүргийг баталгаажуулав. 1976 он Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн 253 дугаар зарилгаар прокурорын байгууллагын хяналтын үйл ажиллагааны дүрмийг хууль болгон шинжилэн боловсруулж батлуулжээ. Прокурорын хяналтын хуулийг 6 бүлэг 65 зөвлөлтэйгээр анх баталжээ. 1992 он Монгол улсын шинэ үндсэн хуулиар үндсэн хуулийн 56 дугаар зүйлд прокурорын үндсэн чиг үүргийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд тус хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцохоор тодорхойлжээ. 2002 он Монгол оронд өрнсөн эрх зүйн шинтгэлийн үйл явц, ялангуяа шүүх эрх мэдлийн шинтгэлийн хөтөлбөрийн хүрээнд прокурорын байгууллагын тухай хуулийг уялдуулах, нөгөө талаас нийгмийн хөгжлийн үйл явцтай холбоотойгоор прокурорын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг улам боловсронгүй болгов. 2017 он прокурорын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, баталгаа, прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, бие даасан байдлыг хангах эрх зүйн үндсийг тогтоолоо. Прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авч, хүн бүрийн хуулийн засаглалд ор эрх тэгш, эрхэмсэг орших эрхийг хамгаалж, шударга ёсыг тогтооход прокурорын хяналтыг чиглүүлэн ажиллаж байна.